Байкал нисэх буудал шинэ өнгө төрхтэй боллоо. Гой зүүн шинжилэлт хап креатив төвийн мэрэгчлэтнүүд ажиллажээ. Одоо улаан үдэд ирсэн зорчигчид зөвхөн бие махбодын бус сэтгэл зүрхээрээ ч бурайд оронд газарддаг болж байна. Тэднийг хамгийн түрүүнд угтах зүйл бол түүхийн бүхээг юм. Энд улаан үдийн тухай түүх өгүүлэмжийг сонсох боломжтой. Сайн байна. Хүндэт төрөл хотынхэл болон манай хайлшат. Би совон чимэдэ угэшв. Удаах анхаарал татах зүйл нь хадаг хэмээх ханын зураг. Уран бүтээлчдийн үзэл санаагаар бол энэ зургаар дамжин зочид тэнгэрээс газар руу цаашлаад байгаль нуурын гүн рүү аялдаг. Буцаа хүлээж байгаа зорчигчид ч Бурайд соёлоор амьсгалж болно. Бурайдын бүгд найрамдах улсын үндэсний музейн цанх хөмөргөөс Сонгодог нутгийн уран бүтээлчдийн олон арван бүтээлийг байрлуулжээ. Эхний зочид аль хэдийн энэ шинжилгээг биширч байна. Проект великолепный. Сайхан төсөл олжээ. Гайхалтай. Энэ хадагтай хэсэг үнэхээр таалагдж байна. Үнэхээр сэтгэл хөдлөм, гайхуулам сайхан болжээ. Бурайдын хувьд үнэхээр хэрэгтэй зүйл. Бурятия это здорово. Ягаад энэ хэсэг гэж? Ну, коридор вообще все, но Энэ чинь маш чухал хэсэг. Нисэх буудлуудын энэ хэсэг ийм гоё байхыг мэдэхгүй юм байна. красиво оформлен. Хип-хопын нисэх буудал манай нутгийн сүнслэг ертөнцид нэвтрэх хаалга гэж харагддаг. Тиймээс тэд энэ мэдрэмжийг иргэд жуулчдад хүргэхийг зорж байна. Байкал нисэх буудлын ийм гайхалтай санаачлагын талбар болсонд бид маш их бахархаж баярлаж байна. Аялын явцад харж байсан ч өнөөдөр харсан зүйл бүр гайхшил төрүүллээ. Маа зорчигчид ч мөн адил, зорчигчид маань ч мөн адил сэтгэл догдлон хүлээж авсаар байна. Тэдний сэтгэлийг харахад үлдлээ. Сайн уу тэнгэрээ төслийг хэрэгжүүлэхэд хэдэн сар зарцуулсан байна. Энэ бол Чиполлино хүү болон түүний найзуудын тухай түүх. Жимс ногооны ертөнцийн үнэнч нөхөдтэйгээ хамт Чиполлино аав Чиполлинод жижигхэн байшин барьж өгнө. Гэвч асуудал гарч ногоонуудын сайхан үлсийг нөхөр хорон санаат ноён Нимбигийн баруун гаруулсан улаан лойл завднаа. Багчууд ч ойлгохоор тайзан дээр үйл хөдлөл, нүүрний хувирал бүрээ анхааран бүтээх нь уран бүтээлчдийн хувьд 2 дахин илүү ур чадвар шаардсан ажил юм. Жишээ нь Интор охин Чиполлинотой бүжиглэхийг урьж байгаа нь зөвхөн хөдөлгөөнөөр харагдана. Харин Чиполлино надад улаан луун бол миний найз охин, ийм охин шүү гэж тохиогоор хэлдэг. Энэ тавилтвал Бүжгийн коллежийн өсвөр насны уран бүтээлчдэд том бэлтгэл ажил болжээ. Дөрүүдийг 11-с 17 насныхан бүтээж байгаа учраас тэд өөрсдөө хүүхдүүд. Сандрахын зэрэгцээ тайснаа гарах нь тэдний хувьд хамгийн том баяр гинэ. Алдах үе гэхээс айдас төрнө. Тэр тусмаа надаас ах насаар том ангийнхан 5 ба 1-р дамжааныхантай хамт бүжиглэнэ. Тэдний дунд хамгийн жаахнад байна гэдэг өөрөө бахархал байсан. Энэхүү Жимс ногооны үлгэрийг гоёмсог бүжгэн жүжиг болгон хувирсан нь Бурайдын алдарт балетмейстер Генрих Майерын санаа юм. Чиполлино бол бяцхан спектакль. Нөхөрлөл, нэгдмэл сэтгэл, бас арт түмэн, эцэг эхтэй хайртай байх үнэт зүйлийг илэрхийлсэн баатар. Энэхүү үзэгдлэнд гэр бүлийн жүжигийг хүүхэд том хүн бүхэн үзэх боломжтой. Дмитрий Беликов, Артем Буинов, новости дня. Өнөөдөр бид байгаль нуурын бэлэг тэмдэгэ хийн. Небольшая группа учеников. Хүүхдүүд вар хийх урлагт суралцж байна. Тэд шаврыг зөв эзэмшиж, хэд норгож гэмтэлгүйгээр боловсруулах, мөн зөв аргаар шатааж бэхжүүлэх аргуудыг эзэмшиж байна. Хичээлд хамрагдаж байгаа эцэг эхийн халамжгүй хүүхдүүдийн дэмжлэг төвийн хүүхдүүд аливааг хурдан ойлгож гараараа хийж сурахтаа гаргууд болжээ. Андрей Михайлов аль хэдийн өөрийн жижиг цуглуулгатай болсон байна. Би аяга вар хийсэн. Бас жижигхэн баримлнууд усны ирвэс гэр хүртэл хийсэн. Энэ ажил надад их таалагддаг. Ирээдүйд би багш болоод вар хийх дугуйлантай болмоор байна.
Вар хийх хичээлүүд өдөр бүр ордог. 45 минутын турш хүүхдүүд төрөл бүрийн бүтээл урлана. Тэдний хийсэн эдлэлүүдээр бяцхан үзэсгэлэн ч гаргажээ. Эдгээр тоглоом бүтээлүүдийн зарим нь баяр ёслолд зориулагдсан бол зарим нь зүгээр л сэтгэлд нийцсэн урлал. Хичээлийг Татьяна Далматова удирдан явуулдаг. Тэр өөрөө ч сайхан энэ урлагт суралцаж хүн бүр сурч чадна. Гол нь хүсэл зориг гэж хэлдэг. Арга техник ойлгомжтойч төвчээр ба дадлага их чухал гинэ. Здесь точно не помешают. Эхлээд хатаан, дараа нь шатаан, дараа нь чимэглэн. Дараа нь гоё чимэглэл дүрхэж дахин шатаан. Ийм нэг бүтээлийг хийхэд 5 орчим өдөр шаардлагатай. Учир нь шатаалт 18 цаг үргэлжилдэг. Занимаются здесь. Энд амьдралын хүнд нөхцөлд орсон гэр бүлийн хүүхдүүд ч ирж хичээлдэг. Энэ сургалтанд сэтгцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бөгөөд өсвөр насныханд ирээдүйд мэргэжил болж болох хобби бий болгоход тусалдаг. Энэ орчин хүнд нөхцөлд буй хүүхдүүдийг дэмжих сангийн тэтгэлгээр бүрдүүлсэн юм. Одоогоор манай Варын дугуулан ажлын өдрүүдэд үнэгүй ажиллаж байна. 2026 онд амралтын өдрүүдээр ч ажиллах төлөвлөгөөтэй байна. Здесь в центре. Тус төвд мөн театр, ойдол, хоол хийх курс зэрэг дугуйлангууд ажилладаг. Мөн том болгоход бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна. Специально для программы новости. Цель киноклуба не такой. Бусдаас ялгаагүй кино клубын зорилго нь хүүхдүүдэд эрүүл мэндийн бэрхшээлтэй хүмүүс бусдаасаа огт ялгаагүй гэдгийг ойлгуулах явдал юм. Тэд ч бас мөрөөдөлтэй, сонирхолтой, зоригтой. Зохион байгуулагчид тусгай хэрэгцээтэй хүмүүсийн тухай кино үзэх хөтөлбөрийг 7 хоног бүр болдог чухал сэдвээр ярилцах цагт нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхдээ тэгшэрхийн талаарх ярианд хиймэл хэд гоёмсог сонсогдохгүй тулд тэдгээр уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийн оролцуулна. Беседам с детьми будут привлекать инвалидов. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн амьдралын замыг хүүхдүүдэд харуулбал ямар ч боломж нээлттэй гэдгийг тэд ойлгоно. Кинон дээр баатар нь мөрөөдлөө сансар руу илгээ гэж хэлдэг. Ийм хязгааргүй боломж хүмүүрт байх ёстойг ойлгуулмаар байна. Тестовый показ. Туршилтын үзлэгийг Смоленка тосгоны өсвөр үеийнхэнд Владивостокоос ирсэн гэрэл зурагчин Александра Шаймардонова явуулжээ. Тэр багаасаа зүүн гаргүйч аз жаргалтай гэр бүлтэй хүүхдээ өсгөж амжилттай ажиллаж байна. Александрагийн хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцахдаа өрөвдөл, хайр инэрлийг ялгах нь чухал. Өөрийгөө тусгаарлах хэрэггүй. Гаргүйч зураг зурж, бүжиглэж болно. И заниматься танцами. Будь обычным человеком. Энгийн хүн шиг бай. Өөрийнхөө хүчтэй талыг ол, өөрийнхөө биш талыг давуу талаа болго. Өөрийнхөө дутагдлыг дархан мэхээ болго. Хорвоо ертөнцид сайн сайхныг түгээвэл эргээд чамд ирнэ. Тэгвэл хүмүүр чамайг өөрөөр хардаг болно. Так, он не такой, как все. Не стоит забывать, что именно в семье. Эцэг эхийн үлгэрлэл маш чухал. София Моисеевагийн төрөл садан төрөлхөн өвчтөй бөгөөд эмээн багаас нь ялгаагүй шүү гэж сургаж өсгөжээ. Нет никаких различий. Я была маленькая. Багада би эмээдээ та үүнийг надаас илүү хайрладаг юм уу гэж асуухад эмээ үгүй зүгээр л түүнд илүү анхаарал хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь ч зөв гэж би боддог. Зүгээр л ийм тохиолдолд илүү анхаарал, илүү үнэрэл хэрэгтэй. Просто нужно быть немного внимательнее и добрее. Постепенно киноклуб. Цаашдаа бусдаас ялгаагүй киноклуб өөр байгалийн хязгаарын сургуулиудад ч нэвтэрч энгийн болон онцгой хүүхдүүдийн хоорондын бүх буруу ойлголтыг арилгах зорилготой. Гацуур чи ас. Ура! 20-метровая 20 м өндөр ногоон гоо бүсгүн чимэглэлийг үндэсний хэв маягаар урлжээ. Оргилд нь харис хал байрлуулж мөчөр дээр цаа бугын дүрсийг шингээсэн байна. Харин талбай дээр амилсан мэд цаа буг хүүхдүүдийг хөөргөж бяцхан зочдод баяр хөөр нэмэв. Якутскийн төвд жил бүр гацуур асаадагч нийслэхэн энэ мөчийг онцгойлон хүлээдэг. Гацуур асаах мөч болоход надад шинэ жил айсгүй гэсэн үнэхээр догтлон мэдрэмж төрдөг. Би шинэ жилийг маш ихээр хүлээдэг. Шөнө тэг цаг болох үед өвлийн өвөө ирж бэлэг өгч эд шид биелдэг нь хамгийн дуртай зүйл. Шинэ жилийн гацуур асаж байгаа нь шинэ он айсгүй гэсэн үг. Гэр бүлийн баяр шүү дээ. Хүлээлгүй яхав бүгдд нь аз жаргал хүсье. Танд шинэ жилийн гацуур асаах нь ямар учир утгатай вэ? Шинэ он гарах нь шинэ уур амьсгал эхлэн гэсэн үг. Би өнөөдөр анх удаа гацуур асаах ёслолд оролцож байна. Сэтгэл маш их хөдөлж байна.
Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Сайн сайхныг хүсье. Бүгдэд нь ирж буй шинэ оны мэд хүргэе. Алс жаргал элбэг хангалуун мөнгө төгрөг хүсье. Хамгийн гол нь шинэ оны уур амьсгал юм а. Продолжение. Хөтөлбөр уламжлалт автомашины цуваагаар үргэлжиллээ. Тэд Орджоникидсе талбайгаас найрамдлын талбай хүртэл замналаа. Дружбы. Праздничные мероприятия. Якутск хотод шинжлэх баярын арга хэмжээнүүд 12 дугаар сарын турш үргэлжилнэ. Хотын төв газурмууд нь нийслэлийн шинжилгээний гол үйл явдлуудын төв зэг хэвээр байж, хотын иргэд зочдын анхаарлыг татсаар байна. Федорова, Артем Наговицын, Якутск. Винни Хаймзегер Ван өөрийгөө азтай хүн гэдэг. Аимшигт түүмэр гарсан мөчөд гэрт нь ээж нь ганцаараа байсныг дурсав. Эгчтэйгээ галс нөөгчдийг 2 цаг хүлээжээ. Ээж рүүгээ залгаж өөрөө 11 давхрын шатаар буух хэрэгтэй хэлсэн байна. 87 настай ээж нь зүрхний хаалгааны дараа ихэвчлэн тэрэгэнцрээр хөдөлдөг байсан тул маш их санаа зовжээ. Нохоогоо хүртэл мартаагүй гэд бодтоо манайх бяцхан чухаахватай юм. Ээж минь түүнийг цүнхэнд хийж аваад 11 давхрын шатыг бууж чадсан. Энэ бол бидний хувьд жинхэнэ гайхамшиг. 10 алхам хийх гэж арайхийн явдаг байсан юм а. Еле-еле проходила и 10 шагов. Үүний дараа Винни сайн дурын ажилд нэгдэж, орон гэрээ алдсан хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Мөн энэ дүүрэгт амьдарч байгаад гадаад руу нүүсэн хүмүүстэй ч идэвхтэй харилцаж байна. Манай энэ хавар гэлтгүй дэлхийд даяар шуугсан шүү. Сянган гэлтгүй дэлхийд даяар. Төрийн бус байгууллага 40 гаруй гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн төслөөч эхлүүлээд авчээ. Яаралтай журмаар төр байр болгосны дараа тэд илүү урт хугацааны орон байрны талаар бодож эхэлсэн. Ирэх 7 хоногт энд дахин олон хүн нүүж ирнэ гэж би тооцож байна. 100 гаруй сайн дурын ажилтан ажиллаж шинэ байрыг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн болгох ажлыг хийж байна. Бусд нь хандивын төвд ажиллан цугласан эд зүйлсийг хэрэгцээтэй айл өрхүүдэд тарааж байна. Сэтгэл минь өмөрч байна. Энэ гэр бүлүүд яаж зовж шаналж байгаа болтоо хүрхий. Бид тусалж болов тус хүргэж чаддаг бол тэрийгэ хойш тавилгүй туслах ёстой. Гари шум эхнэрийнхээ хамт гал гарсан орон сууцад 40 гаруй жил амьдарсан. Харин одоо бүхнийг шинээр эхлүүлэх шаардлагатай болсон хүмүүсийн нэг болжээ. Ирээдүйдээ итгэлгүй байгаа гэв. Энд хэр удаа мэдэхгүй байна. Мэдээч хэрэг энэ бол төр зургийн асуудал. Дараагийн алхам тушаалаа хүлээж байна. Гари бусдын адил сайхан ирээдүйг найдан хүлээсээр харин сайн дурынхан хэн нэгэнд тусламж хэрэгтэй байсаар байгаа цагт ажлаа өргөжлүүлэхээ хэлж байна.